Усан сэлэлтийн 2025 оны насан туршидын Монгол Улсын аврагч дуурлага тэмцээн Сүхбаатар аймгийн Баруун урт хотноо өнөөдөр эхэллээ. Энэ жилийн тэмцээнд 14 байгууллага клубын тамирчид өрсөлдөж байна. Манай сурвалжлах багийн Сүхбаатар аймгаас бэлтгэж ирүүлсэн мэдээллийг одоо хүлээн авч байна. Усан сэлэлтийн 2025 оны насан туршидын улсын аврагч шалгаруулах тэмцээн Сүхбаатар аймгийн Баруун урт хотноо өнөөдөр эхэлж байна. Тэмцээнд 85 тамирчин хурд тувч ахвалсан байгаа сорин өрсөлдөж байна. Монголын Улсын спорт сонирхчдын холбооны усан сэлэлтийн 2025 оны насан туршидын улсын аврагч шалгаруулах тэмцээн 33 дахь удаага зохиогдож байна. Энэ удаагийн тэмцээн Сүхбаатар аймгийн Улсын спорт сургалтын төвд болж байна. Сүхбаатар аймгийн Улсын спорт сургалтын төв нь 2019 онд 25 метрийн урттай 6 замтай байгуулагдсан юм а. 2020 оноос хойш манайх улсын аврагын тэмцээнийг 6 дахь удаа зохион байгуулсан байна. За энэ удаагийн тэмцээний онцлог гэвэл медаль нь манай Сүхбаатар аймгийн онцлог бэлэгдлийг харуулснараа онцлогтой байгаа. Улсын аврагч шалгаруулах тэмцээнд хөдөө орон нутгаас Сэлэнг, Говь Сүмбэр аймгаас баг тамирчид зорин иржээ. Онцлог Сэлэнг аймгийн Бие тамир спортын газрын дэргэдэх Улсын спорт сургалтын төвөөс Инх Туяагийн давхар баяр тасгалжуулагчийн удирдлагад 8 тамирчин оролцож байна. Сэлэнг аймгаас баг тамирчид насан туршидын улсын аврагч шалгаруулах тэмцээнд 6 дахь жилдээ дараалан өрсөлдөж байна. Сэлэнг аймагт улсын спорт сургуулийн төв бол одоо 18 оноос байгуулагдсан. Тэгээ одоогийн байдлаар улс болон улсын тэмцээнүүд байнга оролцож байгаа. Жилийн жил сурчлага маш хөрвүүлж байгаа. Тэгээ одоогийн байдлаар энэ тэмцээнээс бид тэмцээн мэдээж тавилга хөрвүүлсэн. Тэгээд цааш тань тэмцээнд бид эндээс маш их хариуцлага хүлээж байгаа. Одоо өсвөр үеийн өдөрчүүдийн улсын авраг 4 сард болно. Тэр дээр бас бид нар хүүхдүүд оролцуулаад эндээс маш хөрвүүлж байна. Өнөөдөр усан сэлэлтийн насан туршидын улсын аврагч шалгаруулах тэмцээний 14 төрөл зай уралдаан боллоо. Маргааш мөн адил 14 төрөл зайд шилдэгүүдэд тодорхойлно.